За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Happy 24 клубээс төрөө ээлжид мэдээлэл хүргэнэ. За өнөөдрийн мэдээлэл голчлон манай клубийн гишүүдэд хамаарлаа гэж бодож байна. За бид өөрсдийн клубийн гишүүдийн ур чадварыг сайжруулах, тэгээд тодорхой төслүүдээр яаж оролцох, яаж шинжилгээ хийх талаар энэ Facebook групп болон Telegram чат сувгуудаар дотоод мэдээлэл өгдөг байгаа. Ингээд 4 сарын 29-нд энэ туйлын токны талаар мэдээлэл өгсөн. 4 сарын 29-ноос хойш одоо 3 шатны үйл ажиллагаа явагдсан байгаа. Ингээд 3 шатны үйл ажиллагаа ингээд өнөөдөр 11 цаг 59 минут гацгчин 12 цаг буюу одоо 8 цаг оройн 8 цагт ингээд хаагдах юм байна. Үүнээс өмнө манай гишүүдийн үйлдэлүүдийг хийгээд амжиж болов гэж бодож байна. За одоо ингээд юу хийх талаар ярилцъя. За бета 3 дугаар тестийг дууссаны дараа цаашаа дараагийн үе шатууд явна. Энэ дээр биднес үнэгүй яг энэ үйл ажиллагааг хийснээр тодорхой хэмжээний пол токныг авна. Пол токны цаашаа жилийн стейкинд орох юм болцолтой явагдаж байгаа шүү. За нэгдүгээр алхам дээр биднес Polars платформтой ажил сурсан байгаа. Энэ яаж USDT-гээ токен болох уу тийм ээ? BWT токен болох уу? White Black токеныг яаж авах уу? Яаж хувирах уу гэдэг юм аргачлалд суралцсан. Хоёрдугаар шатанд нэгдүгээр шатанд суралцсан энэ арга хэрэгслээ амьдрал дээр хэрэгжүүлж өөрсдийн USDT-гээ нэмэгдүүлсэн байх хэвээр. Ингээд одоо 3 дугаар шатны үйл ажиллагаанд дуусгаж байна. 3 дугаар шатны үйл ажиллагааг дуусгахын тулд мэдээж 1 2 дугаар шатны одоо үеүүдийг ингээд хийгдсэн байх хэвээр байна. За ингээд та бүгд анзаараарай. Ингээд 3 дугаар шатны үйл ажиллагаа энэ 2-ны өдрийн оройн 8 цагт гээд хаагдах нь шүү. За ингээд ямар үйл ажиллагаа хийгдэх чинь гэхээр биднээс энэ пулд байгаа, трейдинг пул ч юм уу аж ахуй эрхэлж байгаа тодорхой юм токенуудаа буцаагаад TUSDC болгон TUSDC болгоод Telegram ботонд байршуулснаар 3 дугаар шатны үйл ажиллагаа дуусгах юм байна. За одоо энэ үйл ажиллагаа бүгдээрээ харцгаая. За ингээд Polars дээр оруулахаар connect гэсэн байгаа. Мэдээж Telegram чатан дээр MetaMask дээр Telegram чат гэн MetaMask дээр ингээд ranking B гэдэг ингээд юу байгаа сүлжээ байгаа. Тест сүлжээ энийг мэдээж ингээд холбосон байх хэрэгтэй. Заавал холбочоод дараа нь аппликейшн дээр оронгууд ингээд таны MetaMask-тай шууд холбогдчихно. За ингэсний дараа аж ахуй эрхлэх гэсэн үг шүү дээ, фарм гэдэг чинь тийм. Энэ дээр би тодорхой хэмжээний токенуудыгаа ашигтай аж ахуй эрхлээд шууны аж ахуй ч гэдэг юм уу, гахаан аж ахуй, үхрийн ферм гэдэг шиг тодорхой хэмжээгээр зааж байршуулсан байгаа. Одоо эднүсийг ингээд буцааж гаргана гэсэн үг. За энэ дээр миний хөрөнгө энэ аж ахуй дээр ямар шүү байдалтай байна гэхлээр за BVLT токен байна. Энийг менеж хийхдээ буцаагаад бүгдийг гаргана гэсэн үг. Ягаад гэвэл бүгдийг доллар болгоч штэ би. Тэгээд remove гэдэг дээр дараад max хамгийн дээд хэмжээгээр ингээд BWL токеныг буцаагаад гаргана. За мэдээж гаргахад энэ MetaMask дээр за та нарт харагдахгүй байж магадгүй. Ингээд confirm хийх хэрэгтэй. Бараг 2 удаа confirm хийн. За энийг ингээд гаргачихж байгаа бэ. За ингээд буцаагаад гаргаж яах гэсэн үг шүү дээ. За одоо дараа нь дахиад энэ юугаа гаргана PT бүгэ аж ахуйгаас гаргах чинь farm-гаас бүгдийг гаргана. За энэ confirm хийж ихний BW токен маань эргээд гарч ийн гэсэн үг. За энийгээ бас remove хийгээд гаргана шүү дээ. За энэ амжилттай гарчлаа гэд гарцсан байна. За энийгээ мэдээж бас гаргана. Энэ аж ахуйгаас дахиад хэмжээд MetaMask дээр гаргах ёстой. Энэ дээр тодорхой хэмжээний газ, фи, үе шимтгэл төлөгддөг. За ингээд энэ аж ахуйд байршуулсан би өөрийн хөрөнгөө буцаагаад татаад авчиж байгаа гэсэн. Нэг ёсондоо юу гэдэг үхрийн аж ахуйд $1,000, гахааны фермд $10,000 гэсэн үү тэрийгээ одоо буцааж гаргаж ийн гэсэн үг шүү дээ. Зах дээр зараад нөгөө гахаагаа ч гэдэг юм уу дахиагаа зараад фиат болгочих чинь гэсэн. За ингээд энэ фарм дээрээс миний хөрөнгө гарчлаа. Гол зорилго бол биднээс энэ 3 алхамтай стейжтэй ажиллагаагаа төгсгөл болох юм өнөөдөр 8 цагт. За фарм хийсэн. Одоо энэ дээр би ашигтай ажиллаж байгаа хувилбаруудаа бас гаргах ёстой. За liquid pool дээр би тавьсан байгаа.
liquid pool-ээс remove хийх ёстой. За ингээд liquid юу ингээд liquid pool руу орлоо. 3 одоо pool руу л орно. За энэ дээр би BLVT pool-ийг бүгдийг BVT болгох ёстой байна. За одоо ингээд бүгдийг гаргана. Энэ дээр BVT токен бас 3000 байгаа юм байна. Яг хоёрдугаар шатны үйл ажиллагаанд бол би нэг хайхтар идэвхтэй оролцоогүй байгаа. За ингээд remove гэд гаргана. Эндээсээ буцаагаад гаргаж ийн гэсэн үг шүү дээ. Liquid дотроос. За ингээд би буцаагаад гаргалаа. За ингээд бахан хугацааны дараа ишээ гарч байна. Ингээд BWT токен маань бүгд хуурж харъя. За ингээд хуурсан байна, ганцхан ширхэг бүтцсэн. За одоо ингээд үндсэн пул рүүгээ бүгдээр шилжиж орно. Үндсэн пул рүүгээ шилжээд TUSDC болох ёстой. За TUSD болохын тулд энэ бүх BWT-гээ 459 TUSD болох нь шүү дээ. Буцаана гэсэн үг л дээ. За ингээд буцаалт хий. Доллар болгоно. За ингээд MetaMask дээр мэдээж үлдээ гүйцэтгэв. За тэгэнгүүт энэ нь 0 болоод энэ дээр доллар орж ирэх ёстой. За ингээд доллар 4059 BW болгох боломжтой болсон. За BWS гэхэлэр байхгүй нэг болсон байна. Ингээд бүгдээрээ доллар руугаа бүх хөрөнгөө хуургацсан үндсэн пүүлэн дээр хуургацсан байна гэсэн. Одоо трейд рүүгээ очино. Трейд рүүгээ очиод энэ трейд пул дээр орно. Трейд пул дээр очиод биднес хар цагаан бүх токеногоо бас доллар болгох ёстой. За надад одоо энэ black хичнээн байна. Максималны 2207 black байна. Энийгээ би доллар болгоно шүү дээ. Энэ доллар руу хуургана гэсэн. За энэ доллар болгоно. Black-ыг сонголоо. За 2207 black token 1201 юу болгоно? TUSDC болно гэсэн үг байхгүй. За ингээд би дахиад хуурглаа. За дараа нь white-ийг мэдээж болгоно. За white-ийг болгохын тулд мэдээж white-ыг сонгоно. White маань энэ байна. White максималны за 1957 TUSD болох юм. Бас дахиад ингээд swap чинь swap хийгээд нэгэ хувиргаж яах гэсэн үг л дээ. Доллар болгож хувиргаж яах гэсэн үг шүү дээ. Ингээд хувиргачлаа. За ингээд бүх үйлдэлүүд хийсэн. Одоо ингээд өөрийнхөө энэ хуурсан TUSDC-гээ хэдэн ширхэг байна. Нийт 5206 гэж харагдаж байна. Бүгдээрээ дахиад шалгая. Одоо black-ийг хуурах гэж үзнэ. Тэгэхээр тэнд хэд байна тийм ээ. Black бол 0, white бол 0 болчихж байна. Ингээд 7218 доллартай би swap ч юм уу арилжаагээд ашигтай ажилласан байна гэсэн. Одоо энэ 7218-ийнхаа тэгш тоогоор уу 7218-ыг биднээс энэ MetaMask-ын Telegram-ийнхаа буудан дээр тавих юм байна. Ингээд 3 дугаар үйлдэл дуусах процесс явагдана гэсэн. За 7218 доллароо дараагийн шатлуу presale whitelist тэгээд дуусгахын тулд яах вэ гэхээр энэ тусгай Telegram-ын бот руу оруулах хэрэгтэй байна. 7218 доллар. За одоо энэ үлдгийг би та бүгдэд үзүүлээ. Тэгэхэд тулд энэ рүү орох хэрэгтэй. За ингээд энэ дээр та бүгд дарна. Одоо нэгсэндээ иш старт гэж дараад өөрийнхөө балансыг бичнэ шүү дээ. 7218 доллар. 7218 доллар. Тэгш тоог нь бичих хэрэгтэй. За энийг бичгээс нь insert гэдэг энэ дараа шуучлаарай. За ингээд энэ Telegram ботон дээр insert USDT гэдгийг дарна. Одоо 7218 доллараар хийн гэсэн үг шүү дээ. 7218 доллар. За ингээд шилжүүлчихнэ. За ингээд юугаа бичнэ? Wallet address-а. MetaMask-ийн wallet address-а бичнэ шүү. За ингээд өөрийнхөө MetaMask-ийн аягийг болчихно гэсэн үг. За ингээд 3 дугаар шат дуусаад дараагийн шат руу орно. За дараагийн шатанд
ямархуу үйл ажиллагаа процесс явагдах гэж байгаа талаар одоо би та бүгдэд үзүүлье. Энэ дээр манай клубын гишүүд ялангуяа анхаараарай. Дараагийн шатн дээр биднээс бас оролцоно. Оролцохдоо ямархуу үйл ажиллагаа явагдах уу гэхээр энэ стейкинг явагдах юм байна. Жилийн 281% ашигтайгаа deposit pool token-ыг тавьж явах юм үйл ажиллагаа явагдана. Энэ талаар биднээс дараа нь бичлэг явуулнаа гэж бодож байна. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Баяр та.